За бүгдээрэнд нөрөнд хэдүүлээ сүлт liquidity-г үзээд иптагийнхаатай энэ fair value gap, order block, за breaker block, inversion gap гэдэг үзсэн те. Одоо тэгвэл эдгээргээ бүгднийг нь хослуулад яг ханшныхаа том цагаас жижиг цаг хүртэл чиглэлүүдээ яаж тодорхойлох гэсэн асуужсэн. Тэрийг нэг жоохон гүнзгийрүүлээд үзчихье. За тэгээд яг ханшны аль цагт нь орох уу? За үнэхээр зөв цагтээ зөв цагтаа орчих юм бол хаана ашиг аваад гарах вэ гэдэг талаар оръё. За тэгэхээр хэдүүлгийнх нь бол онлоор юу байгаа штэ. Том цагийн market structure маань за тодорхой хэмжээний нэг трендийн дагуу хөдөлдөг өө. За энэ трендийн дагуу хөдөлснөөхөө хажуугаар нэг бол өсөлттэй, нэг бол уналттай байдаг те. Шулуун хизээч ундаггүй. За тэгвэл үүний дараа энэ донд нэг өсөлтийн чиглэлийн тренд мэдээж төгсгөлтэй байдаг. За энэ төгсгөл маань ханш маань доошогоо өмнөх лаваа эвдлээд уналт орж ирсний дараагаар за энэ ханшны чиглэл өөрчлөгдсөн байна гэсэн тохиог авдаг та. Миний миг сонсогдож байгаас тэгээс. Сонсогдож байгаа да? За сонсогдож байгаа юм шиг байна. Окей. За тэгвэл ингээд лав эвдэрч байгаа тийм үү. За тэгвэл энэ чэнэс ханш маань тодорхой хэмжээний pullback буюу бас л нөгөө завсрын хөдөлгөөн маань яваад үндсэн чиглэлийн дагуу ингээд явчихдаг. За энэ хөдөлгөөнийг бид нэр market structure shift гэж нэрлэдэг байгаа. MSS гэж тэмдэглээд байдаг хөдөлгөөн. За нөгөө талын чиглэл рүү бол мэдээж уналттай байгаа тохиолдолд low үсгэлээ, lower high, low үсгэлээ, lower high, low үсгэлээ. За дээшээ гарч ирэхдээ өмнөх хаяа эвдээд гараад ирсэн тохиолдолд бид нар үүнийг бас market structure shift гэж үздэг. За тэгвэл мөн адил үүний дараагаар pullback маань орж ирээд үндсэн чиглэлийн дагуу тренд маань эргээд хөдөлдөг. За тэгвэл эдгээр дээр бид нөгөө иптагаа оруулах юм бол мэдээж энэ market structure shift хийгээд гарч ирж байгаа хөдөлгөөний pullback маань тодорхой хэмжээний fair value gap буюу нөгөө өсөлтөн дээр бол BC, за уналтан дээр бол CB гэдээ үзсэн тийм байж ах шаардлагатай эдгээрээс ундаг. За эсвэл мэдээж энд өсөлтийн хөдөлгөөн дээр үүссэн байгаа энэ уналтын хэсэг бол order block болж орж ирдэг. Гэтэ энэ маань доошоо эвдрээд ороод ирж байгаа гэдэг чинь энэ маань нэрт breaker block болоод ороод ирдэг гэж үзсэн тийм. За тэгвэл энэ хоёр маань давхарцсан байвал илүү баталгаа өндөртэй байж болно. За бүр баталгаагаа өндөрсгөө гэвэл энэ уналт орж ирсэн уналт орж ирээд өсөлт үзүүлсэн үед энэ өсөлт маань тодорхой хэмжээний бас нэг fair value gap дээрээс буюу BC-ийн дээрээс өсөөд энэ маань доошоогоо эвдрээд ороод ирэх юм бол өсөлтийн gap маань inverse gap болоод inversion fair value gap нэрлэгддэг. Энэ гурав ингээд давхарч явах тохиолдолд бидний хувьд бол хамгийн ер нь бол ороход тохиромжтой нөхцөл байна. Өсөлтийн трендээр ч гэсэн ялгаа байхгүй. Уналт орж ирлээ, pullbackтай тийм. За энэ маань тодорхой хэмжээний inversion үүсгэн. За үүнийх нь дороос breaker block юм чи ингээд байж шаардлагатай. За гих мэтчлэн ингээд трендing чиглэлийг бол тодорхойлчихж байгаа. Гэхдээ ганцхан энийг харахаар айгүй түүхий. Яагаад гэхээр дунд цаг болон бага цаг дээр яг энэ саяны хөдөлгөөн маш олон тохиолддог. Бид нар яг алин дээр нь орох нь тодорхойгүй болчиход байдаг. Жишээлбэл та цаа асууж штэ ингээд том цаг дээрээ жоохон ингээд олон цагийн шинжилгээнд дээр жоохон толгой иргэд байна. Яах вэ гэдэг. За тэгвэл хэдүүлээ олон цагийн шинжилгээгээ яг ямар дарааллаар яах, ямар ёсоор хийх ёстой гэдгийг хэдүүлээ нэг үзчихье. За сүүлийн хэдэн 7 хоног бол ингээд үзээ л та. За ханш маань болохоор үргэлжилсэн өсөлтийн трендing чиглэлтэй байгаа. За гэтэл энэчнээс уналт орж ирсэн шалтгаан нь юу вэ гэхээр ханш маань яасан бахна. High хийгээд low, higher high хийгээд тэгээ higher low, тэгээ high хийчихэд доошоо биднэрт market structure shift хийгээд ороод ирсэн. За тэгвэл энэ shift хийсэн хөдөлгөөн маань үнэхээр баттай хөдөлгөөн үү гэдгийг мэдхийн тулд бид түрүүнийхээ концепцуудыг оруулж байна. Том цагийн gap-ын дээр орж ирсэн байна уу? Gap байна, CB үүссэн байна тийм. За энэ CB-тэй давхар биднэрт breaker байна уу? За дээшээ өсөлтийн order block буюу энэ өсөлтийг үүсгэсэн order block маань энэ хоёр улаалаа байж болно. За яг би бол бүгдний тэр чигт нь авахаас илүүтэйгээр сүүлийн лаг нь сүүлийн эсрэг чиглэл лагдсан лаг нь breaker гэж авах туфтаа. Биднэрт breaker байна тийм. За энэ өсөлт үүсгэхэд давхар биднэрт нэмэр болсон зүйл нь юу вэ гэхээр нөгөө inversion fair value gap ингээд гурван зүйл маань давхартаад ороод ирлээ. Inversion gap байна. Breaker байна.
За энэ breaker-ийн дээр дахиад энэ жижигхэн өсөлтийг үүсгэсэн энэ улаан order block чинь бас л биднэрт breaker болж байна. Эдрийг ч гэсэн ингээд утсан зүгээр гэдэг. За тэгвэл ингээ хоёр breaker байгаа юм чи аль болох дээдлийн нөгөө premium дээр байгааг нь авсан дээр тийм. За ингээ breakerтэй. За тэгвэл энэ доошоо чиглэлийн market structure shift баталгаажчихж байгаа юм байна гэж үзээд бид нэр энэ өсөлтийн хөдөлгөөн дээр бидний энэ хүсэж байгаа цэг дээр ороод ирвэл дараа нь бидний том цагаараа харж байгаа чиглэлийн хувьд энэ low маань жишээлбэл high low higher high lower low гэчээд market structure shift хийсэн pullback-ыг явсан бол доошоо явна гэж байгаа юм чинь биднэрт баталгаатай авах магадaltaй ловцыг бол энэ ловцыг болчих жоох байхгүй. Тэгэхээр бид нэр энэ ханш ирсэн тохиолдолд тухайн өдөр нь 1 дахь байна уу 2 дахь байна уу 3 дахь байна уу 4 дахь 5 дахь өдрөөсөө үл хамааран чиглэлүүдээ ер нь бол за одоо үндсэн distribution буюу доош чиглэлийн хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэдэг яг энэ зон дээр ирэх үед бид нар бага цаг руугаа дунд цаг руугаа шилжүүлээд бас яг адилхан энэ хөдөлгөөнөө энэ ч үүсэж гинүү гэдгийг шалгах гэсэн. За тэгвэл энэ ч хэдүүлээ ингэж тэмдэглээд тавьчих. За миний 1 цаг руу ороод ирлээ. За 1 цаг руу ороод ирэхэд дөрөвчийн нөгөө том daily-гийн fair value gap чинь энэ дээр жижигсээд ороод ирчих. Арай жижигэн болоод байна. 1 цагийн хувьд юм. За 1 цагийн fair value gap дээр орж ирсний дараа ханш маань яасан гэхээр дахиад ялгаахгүй higher high хийж явж байгаад энэ чинь high гэчээд энэ жижигхэн lower low хийсэн. Тэгээ higher high доошоо shift хийсэн. За энэ shift баталгаатай shift үү мөн үү биш үү гэдгийг мэдхийн тулд яасан гэхээр 1 цаг дээр маань ханш маань энэ swing low эвдэлсэн үнэ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт биднэрт CB үүсгэсэн байна уу? Үүсгэсэн байна. Гуравдугаарт биднэрт энэ жижигхэн өсөлтийг үүсгэсэн breaker block маань байна уу? Breaker байна. За энэ breakerтэй давхар энэ өсөлтийг үүсгэсэн энэ чинь inversion болж гисэн gap байна уу? Энд жижигхэн inversion байна. Окей. За 1 цагийн хувьд бол одоо ингээд бид нар том цагийн үндсэн distribution буюу уналтын хөдөлгөөн маань эхлэх болчихжээ гэсэн тохиогоо авчиж гин гэсэн. За тэгвэл магадгүй энэ үеэр бид нар Монголын цагаар бол одоо ингэ шүн болоод байна шүү дээ. 1 цаг 11 12 00 цаг 00 цаг. Энэ хөдөлгөөн дээр орж чадаагүй бол бид нар магадгүй гэтээ тэргүй энэ чинь уналт ороод ирсэн юм чинь pullback орохыг мэдж байгаа учраас энэ чэнэс buy ярилцаанд орох боломжтой. Гэхдээ buy ярилцаанд орчод хэдүүлээ энэ хайрууд TP ашиг аавна гэдээ хараад ажиллахгүй болохгүй те. За энэ inversion gap маань энд байна, breaker маань энд байна те. За энэ хавцаа ирэх юм бол ашиг аваад гарнаа гэдэг логикоор л ярилцаанд орно гэсэн. Үндсэн хөдөлгөөнд орж байгаас арай жоохон магадлал багтаа байдаг. Гэхдээ хоосонгүй байснаас дээр те. За тэгээд гэх мэтчлэн магадгүй энэ хөдөлгөөн маань үнэхээр бидний арилжаанд ордог гой цаг дээр таарч байвал шууд сэл арилжаанд ороод ашиг аваад гарах боломжтой болсон. За тэгвэл мэдээж энэ уналтын хөдөлгөөн маань маш олон өдөр үргэлжилсэн байна те. За үнэхээр энэ хэдүүлээ шорт арилжаанд орчлоо. Энд ингээд орцсон. Ашиг авах цэгээ энэ доор гэдэг ингээд тавьсан байлаа гэж. Өмнө доошоо бол бүр ингээд 1000 пипний хөдөлгөөнтэй. Хэдүүлээ энэ ч яасан бэ? 1 2 3 4 5 хоног 5 хоног тасралтгүй арилж байгаа арчилж ээж нэгсэн дод ашиг авах цэг дээр хүрч байгаа байхгүй. За тэгвэл бид нэрт заавал энэ өсөлтөөс энэ цэгээс энэ уналт хүртэл бүх хөдөлгөөнийг барих албагүй. Тэгэхээр түрүүн хэлсэндээ бид нэрт тэртээ тэргүй дээлигийн чартн дээр хаа байсан энэ лов хүртэл зүтгүүлэх гээд байгаа биш те. Энэ дээлигийн чартаас энэ лов хүртэл унах гэж хэдэн сар болно. За тэрнтэй адилхан бидний ашиг авъя гэж бодож байгаа цэг чинь shift хийгээд pullback орж ирсэн бол энэ лов цэг дээр авнаа л гэсэн одоо логиктэй байгаа шүү дээ. Тэр яг дунд цагийнхаа хувьд буюу дунд цагийг хэдүүлээ 1 цагаар ер нь бол авч ирсэн зүгээр. За 1 цаг 15 минут хоёрыг авах нь айгүй тохиромжтой байдаг. За 1 цаг дээр бол бид нарт shift хийгээд pullback ороод ирсэн юм чинь тухайн өдөртөө бид энэ лов хүртэл ашиг аваад гарчих болно гэсэн. За тэнгууд энэ хай дээрээс энэ лов хүртэл гарахаар 170 pip гэдэг чинь бас нэлээд ашигтай гарахаар боломжтой нөхцөл байдал бүрдчихэж байгаа. За тэгвэл одоо энэ ч дахиад нэг тэмдэглэхэд тавьчих. Ингээд тавьчих. За тэгвэл яг энэ үед орсон цэг маань за 5 минут руу ороод харъя л. За 5 минутын чартн дээр яаж харагдах вэ гэхээр бас ялгаа ах байсан. Түрүү чи нөө нэг цагийн том CB чинь жижигсгээд энэ gap-ын дотроо айгүй олон gap-ууд байна те. Тэгвэл ингээд breaker маань байна, inversion маань байна. Тэнгууд CB маань энэ хэдүүлээ яарад доогуур байгаа эдгээр CB-нууд дээрээс орчих юм бол дээш алдаг одоо доош алдагтай гарна. Ягаад гэвэл энд бид нэр shift хийсэн байна те.
бүтлгүйтчлээ. Энэ дээр хурж ирчээд энэ доошоо shift хийсэн байна те. Гэтэл энэ ч бас бүтлгүйтсэн байна те. Гэх мэтчлээ ингээд алдагдaltaй харилцаанууд айгүй их явах учраас аль болох энэ нөгөө breaker inversion том цагийн inversion хоёр маань давхардж байгаа хэсэг дээр байгаа имбаланс маань хамгийн тохиромжтой гэж үзнэ гэдэг. За ангингод биднэрт CB маань бүрдчихлээ гэсэн. За энэ CB бүрдчихлээ, энд breaker маань байна. За тэнгууд 5 минутын үед бид нэр доошоо shift хаана хийгдэж байна вэ гэдгийг анзаарч хэрэгтэй. За ханш маань үндсэн хөдөлгөөн pullback, үндсэн хөдөлгөөн гэчээд доошоо market structure shift энд хийгдэж орж ирсэн байна. За тэнгууд энэ дээр сайн анзаарах юм бол нэг жижигхэн улаанлаа байгаа те. Тэгэхээр 5 минутын хувьд үсгэж өгсөн order block. За гэтэл энэ order block-ыг доошоо эвдлээд ороод ирсэн гэдэг чинь энэ маань биднэрт breaker болоод ороод ирнэ. Хаал ингээд давхартаад overlap биш нэрэлдэг. Давхарлаад ороод ирдэг. За үүний дараа яасан? Энд дор дахиад нэг breaker байна. За энэ дээр нэг inversion байж байна. Энэ доороос нэг inversion байж байна. Тэгэхээр хэдүүлээ аль болох premium дээр байгааг авах шаардлагатай те. Гэхдээ за энэ доор байгааг нь авчиж болно. За энэ ч inversion gap үүсчлээ. За энэ том ногоонлаа байгаа шүү дээ. Энэ том ногоонлаа чинь энэ үндсэн уналтын shift хийсэн уналтыг маань үүсгэсэн order block болчихж байгаа учраас энэ breaker-ыг тэмдэглэх шаардлагагүйгээр хэдүүлээ. Энэ order block дээрээс оролтоо хийх боломжтой. Энэ дээр бол маш олон төрлийн орох биднэрт боломжтой цэгүүд байна те. За аль нь дээр нь орвол хэдүүлээ аль болох баг stop loss тавихаар байна вэ гэдгийг нь харж орно гэсэн. За яг миний хувьд бол те за энэ ч ороод эхний оролт маань магадгүй энэ order block-той. За энэ дэр нэг мартсан биш. Энд бидний нэг унгаадаг CB маань үүссэн байна шүү дээ. Айгуу олон зүйлс давхарч байгаа. За тэгвэл би бол яалтчгүй order block хамгийн дээр байгаа нь order block дээрээс нь оролтоо CB-тэй order block-той гэдэг чинь айгуу тохиромжтой цэг гэж үзээд эндээс оролтоо яа. За stop loss-ыг бол нэг бүр ингэж тавих бол хитрхээ том байгаа учраас тэртээ тэргүй энэ order block-ыг эвдээд ороод ирвэл энэ арилжаа худлаа болох юм чинь гээд арай жоохон жижигхэн stop loss тавиад эхний арилжаан дээр яг магадгүй алдагдaltaй гарч болно. За энэ хай дээр ч гэдэг юм уу. За эхний оролдлого бүтлгүүтчлээгээл бидний чиглэл бол ерөөсөө өөрчлөгдөв байгаа. Яагаад гэхээр том цагаар бид нэр тэртээ тэргүй уналттай байгаа тийм. Чиглэл өөрчлөлтөл сар том хөдөлгөөн биднэрт шаардлагатай учраас энэ эхний жижиг алдаан дээр бол нэг фокуслах шаардлага байхгүй. Окей, алдаж болно. За энэ бол бидрээс үүдэлтэй алдаа бол угаасаа биш байна. За тэгвэл хоёр дахь оролт маань хаана байж болох вэ гэхлээр нөгөө order block-ийн чинь дээгүүр liquidity хамлалт хөдөлгөөн явагдаад байгаа шүү дээ. Үндсэн уналт явахаас өмнө зайлшгүй liquidity хамлах шаардлагатай гэдэг. Тэгвэл тухайн liquidation хамлалт маань хаана явсан бэ гэхлээр та сайн анзаарах юм бол биднэрт энэ нэг жижигхэн swing high үүссэн ба. Нөгөө short term high гэдэг market structure дээр үүссэн дээ. За энэ short term high гэдэг бол их чухлаа. Энэ short term high-ыг таньш маань энэ дээр хамж орж ирсэн байна да. За энэ хамж орж ирэх үед бид нэр хоёр дахь оролтоо хийж болно. Хоёр дахь оролт хамлалт явагдлаа. Дараагийн лаанаас нь шууд. Надад бол энэ бол ороод үзэхэд тохиромжтой. За энэ удаад бол би stop loss энэ swing high-хаа энэ дээр тавьчих те. Түрүү чи энэ орсон оролттой ялгаахгүй дүндээ дүн stop loss. За гэхдээ тэг ашиг авах хэмжээ маань ялгаахгүй л энэ лов дээр аавна гэж харж байгаа. Ялгаахгүй энэ лов дээр аавна гэж байгаа юм чинь илүү их ашиг авах шаардлага боломжтой болж байгаа гэсэн. Тэгэл энэ доошоо энэ хүртэл явуулчихад асуудалгүй ашигаа зөвчөж байна. Их мэдчлэн нэг арилж байна. За тэгээ магадгүй дараагийнх нь өдөр байж болно. Дараагийнх нь өдөр тэртээ тэргүй энэ лоо биднэрт хамагдаагүй байж л байгаа. Дээлигийн энэ лоо хамагдаагүй байж л. Тэгэхээр үндсэн чиглэл бол доошоо гэдгээ бид нар мэдчихэж байгаа юм чинь маргаашийнх нь өдөр арилжаа нь юу одоо яаж орохоор нэг хараад буцаад дунд цагийн буюу 1 цаг руу ороод ирчихсэн. За 1 цаг дээр хэдүүлгийнхээ түрүүний орсон шорт арилжааг харагдсан байна. За тэгвэл хоёр дахь арилжаа маань хаанаас орох боломжтой вэ гэхээр ханшин маань доошоо shift-игээд ороод ирсэн. Үндсэн хөдөлгөөн pullback үндсэн хөдөлгөөнгөө ороод ирж байгаа юм чинь одоо бид нөгөө reversal буюу түрүүчийн те чиглэл өөрчлөгдсөн хөдөлгөөн дээр биш үргэлжилсэн хөдөлгөөн дээр арилжаанд орох шаардлагатай. За түнгод 1 цагийн хувьд биднэрт энэ том имбаланс байж байна. CB-тэй те. Окей. За тэгвэл энэ том CB хэдүүлээ яг алинаас нь орох юм бэ гэдэг нь тодорхой болчихно. За тэгснэ энэ дор бас яг дахиад нэг CB баг те. Бас ингээд тодорхойгүй. Энийг бол бүр дэше эвдээ гараад ирсэн юм те. За энэ дээр бол ороод алдагт хүлээж болно. Асуудал байхгүй. Гэхдээ миний хувьд бол энэ тохиолдолд яаж орох вэ гэхээр
нөгөө үндсэн хөдөлгөөн, pullback, үндсэн хөдөлгөөнгөө явчихж байгаа юм чинь Fibonacci tool байгаа тийм үү бид нэ. Энэ донд optimal trade entry гэсэн хэсэг байгаа. Ханшны маань нөгөө үндсэн уналтын 50% буюу нөгөө аль болох үнэтэй байх үед нь зараад хямд байх үед нь худалдаа авах арилжаа юм гэдэг энэ хальт дурдаад өнгөрсөн байна. За та нарын Fibonacci tool дээр нэг амар олон тоонууд байгаа юм чинь settings руу н ороод өөрсөндөө энэ template гэдэг байгаа. Надад бол ингээд 4 төрлийн template байгаа байхгүй. Тэр та ядас өөрсөндөө нэг template үүсгэх шаардлагатай. За энэ болохоор би OTE гэж нэрлэсэн байгаа. Энэ OTE гэдэг нь optimal. За би хурдан яриад байж магадгүй. За гэхдээ бичлэгээ би рекорд хийж байгаа учраас та тавтаад үзэж болно. Ойлгомжтой өнгөрөв. Optimal trade entry гэсэн үгний товчлол байгаа. OTE. За энэ монголоор орчуулах юм бол ер нь л арилжаанд ороход одоо тохирсон optimal цэг гэж хэлж болно. За тэнгууд энэ цэгийг бид нэр Fibonacci дээрээс биднэрт тэгийн цэг шаардлагатай юм дээ шүү дээ. Ханшны хамгийн доод ёрол. За нэгийн цэг шаардлагатай хамгийн дээд хэсэг. За тэгээ мөн ханшны 50% буюу нөгөө премиум дискаунтыг маань ялгаж өгөх 50% маань шаардлагатай. За тэгээд optimal trade entry гэдэг нь бол яг энэ хоёр цэнхрийн дунд оршно. 0.78 0.61 гэсэн энэ зон дээр. Тэгвэл бид нар аль болох хинчээнээс оролт хийхийг хүснэ. Яг хөө байнга энэ дээр ирэх албагүй. За гэхдээ high, low, lower, high, lower, low ороод ирсэн юм чинь энэ lower high дээрээс энэ lower low хүртэл Fibonacci-га татхлаар яг optimal trade entry дээр орж ирээгүй. Гэхдээ 50%-аас маань дээш ороод ирж байгаа. Тэгэхээр still биднэрт нөгөө премиум зон дээр ороод ирчихэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр надад бол энэчнээс short арилжаа хайгаад эхлэхэд бол тийм ч бас буруу зүйл биш. За тэгээд нөгөөхөө 5 минут руугаа ороод харахад ялгаа байхгүй те. Liquidity хаана хамагдаж байна вэ гэдгийг анзаарч байна гэсэн. За биднэрт энэчээ нэг short term high байна те. Энэ надад хамагдсан бол их гоё байхаар байлаа. Гэтэ энэ хамагдаагүй яасан гэхээр энэ хүчтэй уналтыг үүсгэсэн энэ ногоон ламууд биднэрт order block гэдгээрээ ороод ирж байгаа гэсэн. Яагаад тэгэхээр түрүү чи нөгөө gapтай маань давхардж байгаа учраас бас айгүй хүчтэй order block болоод ороод ирчихлээ. Окей. За тэгэнгүүт үндсэн уналт ороод ирлээ. Gap руу орж ирсэн, order block руу орж ирсэн. Бидний оролтын техник маань энэчээ үүсгэх юм бол яаж үүсч юм гэхээр high, low, higher high, lower low гэдэг үүсч байна тийм. За энэ дэр жоохон ойлгомжгүй юм гарч ирж магадгүй. High үүсгчээд энэчээ short term high байж хагаад дунд цагийн high буюу нэг intermediate high маань энд үүсэж байгаа. За тэгээ энэ маань доошоо shift хийхдээ хаана хийгдэж байгаа юм бэ гэхээр энэ уналтын хөдөлгөөний хамгийн low цэг маань хаана байна гэхээр энэ өөрөө өсөж гарч ирсэн энэ ногоон лав болчихж байгаа байхгүй. Тэгээ энэчнээс доошоо shift хийсэн хөдөлгөөн нь энэ улаан лагаар эвдэгдээд энд биднэрт market structure shift хийгдэж байгаа. За тэгвэл энэчнээс бид нэр breaker тодорхойлоход ойлгомжгүй болчихно. Breaker тодорхой болчлаа тийм. За тэгвэл order block ашиглаж болно. За биднэрт inversion бол байна тийм. Энэ өсөлтийг үүсгэж өгсөн fair value gap 5 минутын inversion gap. За 5 минутын inversionтэй давхардж байгаа нь биднэрт юу байна гэхээр order block гэж байна тийм. Энэ улаан энэ уналтыг үүсгэсэн сүүлийн ногоон candle гэхээр энэ ногоон candle маань order block болоод. За тэгвэл тухайн order block дээрээс миний хувьд бол магадгүй ихний оролт гээд stop loss арилжаан дээрээ за энэ хавцаа орох байх. Яг тэгэхээр энэ дээр биднэрт ямар нэгэн gap байхгүй байна тийм. За тэгээд stop loss-оо эдийн хэрэтэ order block-ийнхоо дээр тавиад эхний оролтон дээрээ stop loss зөвлөх магадaltaй байна тийм. Окей. Асуудалгүй. За хоёр дахь оролт маань яаж орж ийн гэхээр ямар нэгэн liquidation хамлалт бол явагдсангүй. Гэхдээ юу болсон бэ гэхээр яг түрүүчийн энд болсон хөдөлгөөн маань энд бас дахиад нэг цэвэрхнэр болчихж байгаа учраас энэ доор нэг shift хийгдээд одоо биднэрт цэвэрхэн breaker block буюу энэ ногоон лав маань гараад ирлээ. Энд биднэрт CB байна тийм. CB байна. За энэ өсөлтийг нь үүсгэсэн энд биднэрт inversion байна.
За ингээ бүх юмнууд маань order одоо breaker CB маань давхартаж байгаа юм чи миний хоёр дахь оролт магадгүй энэчнээс орж байна. Гэхдээ stop loss болохоор энэ breaker block-ийнхоо дээргээд нэгсгээ тавьчаад stop loss цохог байна те. За яг мэдээж энэ бол 9 пипний stop loss юм чи жоох 10 15 пип гээд зай амьсгалах зай агууд нэгсгээ тавьчих болно. За ингээ тавьсны дараа бидний үндсэн онцлог цэг бол нөгөө түрүүчийн 1 цагийн лоо байсан энэ лоо дээр авч болно. Эсвэл бүр энэ лоо дээр ч авсан болно. Ингэсгээд энэ доошоо бүрийн хүртэл харах юм бол 200 пип маш их юм те. За тэгээ ингээ хүлээж чадлын бол нэлээд удаан явж хагаад ашигндаа хүрэхээр байна. Их мэтчлэн бид нар арилжаанд орно. Том цагаас бага цаг руу. Том цагаас бага цаг руу. За тэгээд энэ дээрээс хэдүүлээ нөгөө liquidity хамаад байгаа хөдөлгөөнүүд олчихно. За би бол яг л нөгөө том цагийн трендээ хөдөлгөөний дагуу орж үзүүллээ те. За тэгвэл саяны миний та хэдэд ярьсан энэ бүх хөдөлгөөнийг market maker-ууд буюу ханшиг хөдөлгдөг зах зээлийн шаркууд хөдөлгөж байгаа тийм үү? За тэгвэл тэр тухайн зах зээлийн шаркууд маань яг ямар зорилготой энэ ханшиг хөдөлгөөд байгаа вэ гэхээр хамгийн энгийн концепц нь одоо тодорхой хэмжээний хугацаанд ханш өсөж байх юм бол тухайн маркет мейкерууд зах зээлийг унгаагаад өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг аль болох үнэтэй буюу нөгөө PDRA дээрээсээ премиум дээр байх үед нь үнэтэй байх үед нь энэ премиум дээр байх үед нь зарах гэж оролддог. За тэгээд тухайн зарах захиалгууд маань оролт эхлэх юм бол тухайн хүмүүс чинь ашгаа өөрсдөндөө гаргаад ашгаа хийгээд ирнэ те. За энэ хөдөлгөөнийг бид нар market maker модель гэж нэрлэдэг. Market maker модель. За энэ market maker моделийн завсар X тэмдэглэгээ тавьчихъя. За энэ X тэмдэглэгээ нь ямар учиртай вэ гэхээр уналтын чиглэлтэй хөдөлгөөнд оролцохыг хүсэх юм бол бид нарт үндсэн энэ өсөлт байх шаардлагатай. За тэгэхээр market maker sell модель буюу бид нарын энэчнээс sell арилжаанд орж байгаа юм чинь market maker sell модель гэж нэрлэнэ. Эсрэгээрээ өсөлтийн чиглэл дээр орж байгаа юм бол уналтууд явж явах шаардлагатай. Энэ уналтууд дээр бид нар shift хийгээд үндсэн өсөлт маань орж ирэх шаардлагатай. За үүнийг бид нар market maker buy модель гэж нэрлэдэг. Янгот market maker MMXM гэдэг байгаа чинь зөвхөн л яг энэ тодорхой хэмжээний өсөлтийн тренд үргэлжлэлээ. Энэ бол хуурмаг хөдөлгөөн liquidity цуглуулж байгаа. За тэгээд үндсэн шаркуудын sell арилжаанууд орж ирлээ. Огцон мөнгөлт гэдэг. Энэ моделийг бид нар сайн таниад сурчих юм бол би оролтон дээр та нарт төгс оролт хийдэг болно гэж хизээж хэлэхгүй. Учир нь би өөрөө ч гэсэн тийм төгс оролт хийдэг таад мэдж байгаа. Харин том цагийн чиглэл, дунд цагийн чиглэл, бага цаг маань хаашаа зүглээд байна вэ гэдгийгээ анзаардаг болчихно. Тэрийг л зөв хардаг болчих юм бол хүссэн хүсээгүй хэдүүлээ урт хугацаан дээрээ мөнгөний дүрмтэйгээ байхад асуудалгүй мөнгө хийгээ авчихна. За тэгвэл хэдүүлээ market maker моделийг яаж таних вэ? Одоо юу биднэрт шаардлагатай байдаг вэ гэдэг талаас үзнэ. За market maker модель дээр энэ бол зүгээр айгүй ингээд юм түүхий зурчлаа. Биднэрт үндсэн original consolidation буюу нөгөө завсрын нөгөө нэм хоёр тал руугаа ямар нэгэн чиглэл байхгүй ийм хөдөлгөөн байгаад байгаа шүү дээ. Ийм хөдөлгөөн байх шаардлагатай. За энэ хөдөлгөөн зайлшгүй ийм байх шаардлагагүй магадгүй хоёрхан ширхэг тэнцүү лав үүссэн байж болно. Нэг лав үүслээ, хай. Лав үүслээ, хай дэше гараад ирсэн. За тэгээд дахиад энэ хавцааныг жоохон завсрын нэг заваарс хөдөлгөөн явж хагаад хөдөлгөөн дээшээ, хөдөлгөөн явж хагаад хөдөлгөөн дээшээ гарч ирсэн. За тэгвэл энэ дээшээ гарч ирсний дараа энэ гарч ирсэн хөдөлгөөн маань том цагийн PDRA буюу нөгөө fair value gap дээр маань эсвэл CB дээр маань одоо order block дээр маань ч юм inversion дээр маань ирсэн байх шаардлагатай. Аль болох олон давхардж байгаа. За тэгвэл энэчнээс market maker-ууд ханшиг унгаанаа өөрсдийнхөө одоо продуктуудыг зарч эхэлнэ гэсэн таамгийг аваад бидний ашиг авах зорилго маань болохоор анхны consolidation буюу энэ зэг байж болно гэсэн. Энийг бид саарлаар тэмдэглэж. За үүнийг бид нар original consolidation гэж нэрлэдэг. За энэ бол хоёр дахь consolidation, энэ бол гурав дахь consolidation. Би яагаад 3-ыг зурсан бэ гэхээр
market maker модельд зайлшгүй ядаж 3 ширхэг consultation байх шаардлагатай. Тэгэхгүй ганц 2хан байжгаад магадгүй энд нь бас нэг жижигхэн одоо те түрүүний хэлсэн доогор байсан CV үссэн байлаа гэж бодоход хүмүүс за одоо market maker модель ийм юм явах гэдэг шүү гэж хараад яаран энд sale дараад stop loss-о цохилдог. Гэтэл үндсэн consultation маань зайлшгүй ядаж 3 ийм хөдөлгөөн явсан байх шаардлагатай. Тэгээд том цагийн 3 байг ядаж 2 явсан байх шаардлагатай. Тэгээд 3 дахь дээрээсээ бид нэр sale програм орж ирэх боломжтой гэсэн үг байна. Тэгээд том цагийн имбаланс руу орж ирсэн бол энэчнээс ханш маань дунд цаг дээрээ бага цаг дээрээ бод 5 юм уу 15 минутын дээр доошоогоо биднэрт displacement одоо shift хийх хэрэгтэй. Market structure shift. За энэ market structure shift дээр байх шаардлагатай юмнууд нь түрүүчээ ярьсан нөгөө fair value gap, inversion gap, breaker block гэж нэрлэдэг байгаа тийм. Тухайн зүйлсүүдийг хэлж байгаа. За тэгээд энэ дээр байгаа CB-г маань ханш маань нөхөд ороод ирэх юм бол за энэ бол market maker модель биелжлээ. Окей. Одоо ханш маань доош орж ирнэ. Тэгвэл бидний эхний TP-г авах хэсэг бол энэ sell арилжаанд орлоо. Магадгүй stop loss энэ дээр ч байдаг. Тэгвэл эхний авралтын маань TP 2 дахь consultation энэ байгаа гэж ойлгож болно. За энэ авчлаа. За 2 дахь TP маань 3 дахь consultation энэ хүртлээ гэд арилжаанаасаа бүтэн гараад ашигтай гарах боломжтой. За одоо жишээлбэл хэдүүлээ энэ хөдөлгөөнийг харах юм бол за 5 минутын дээр арай жоохон жуул харагдаж байна. 15 минут жуул харагдана. За энэ бол том цагийн имбаланс руу орж ирсэн market maker sell модель байна. Sell модель. Окей. За тэгвэл энэ sell модель яг юугаараа original consultation хаана баталгаажж байгаа вэ гэхээр за энэ дээр бол бид нар consultation гэхэд хэцүү ч гэсэн гэхдээ тэрвөө үндсэн хөдөлгөөний маань ёроолцох учраас энийг эхний consultation гэдэг авчих болно. За хоёр дахь consultation маань бол энэ хэсэг ингээд ороод ирж байна. За гурав дахь нь энэ хаа эвдрээд энэ ч ороод ирж байгаа. Энэ ч бүр ингээд дөрөв дахь нь бас үүссэн байна. Энэ дээр жижигхэн байна. За тэгээ энэчнээс shift хийгдэж орж ирээд pullback маань орж ирээд бидний нэг consultation-ыг авсан ловогоо бид нар авчиж байгаа. Уг нь бол энийг авах хэрэгтэй гэж үзэх хэрэгтэй байтал shift маань өөрөө shift хөдөлгөөн хийхдээ энэ consultation авсан учраас дараагийн pullback дээрээс нь энэ лов хүртэл харчиж байгаа тийм. За хоёр дахь арилжаа орж ирлээ. Энэ shift маань дахиад энэ ловыг авсан учраас хэдүүлээ энэ лов цаг хүртэл хараад энэчнээс ороод энэ TP-г авчиж байгаа. Магадгүй дараа нь хэдүүлээ энд ороод бас ялгаа авахгүй тийм. Энд ор аваад магадгүй ингэ авчиж байна тийм. Дараа нь pullback орж ирлээ. Still энэ ловыг аваагүй л байгаа. Толтол авдаг байгаа. Тэр магадгүй энэ хавцаанаас та 2 дахь сэл 4 дахь сэл арилжаанд ороод сүүлийн сэл гэсэн. Энэ лов дээрээ авчиж болно гэсэн. За тэгвэл биднэрт яасан баг. 1 2 3 4 ашигтай арилжаа их боломж үүссэн байна. Магадгүй энэ завсар хэдүүлээ нэг бол яарсан байж болно, нэг бол чиглэлийн хөдөлгөөнөө буруу харсан байж болно. Их мэтчлэн алдаанууд гаргаад ганц 2 stop loss зөхүүлсэн байх магадaltaй. Гэхдээ эцсийн дүндээ риск reward-а барьсан учраас эхний арилжаа нэг хэрцэн 7, баг нэг хэрцэн 8-тай. Хоёр дахь арилжаа маань нэг хэрцэн 15-тай. Гурав дахь нэг хэрцэн 3-тай. Дөрөв дэх нэг хэрцэн 5, баг 6-тай гэх. Ингээд харахаар айгүй гой өндөр ашиг хийх боломжтой нөхцөлөд бүрдчихэж байгаа гэсэн. Тэр заавал бид нар энэ оройг таамаглах шаардлага байхгүй нэ. Дунд цаг дээр shift хийчих болно. Дунд цаг дээр үнцөдлөгөө авлаа, pullback маань орж ирэх шаардлага. Тэгвэл энэ pullback-ыг олчих юм бол хүссэн үсээгүй энэ чанаас ашиг хайчих. Хоёр дахь хөдөлгөөн pullback маань авчих юм бол хүссэн үсээгүй энэ ашиг хайчих. Магадгүй бид нар энд нэг алдчих болно. За томруулаад хараад байна. Энд нэг алдаж болно. Яагаад гэхээр энэ доор бид нар shift хийсэн байна. Тэ. За энэ дунд нэг алдаж болно. Энэ дэшээ үзүр гарч ирсэн хөдөлгөөн дээр ч гэдэг юм те. Гэсэн хэдий ч stop loss-о бариад рискнийхаа дүрмийг баримтлсан бол энэ хөдөлгөөн дээр түрүүчийн энэ хоёр алдсныг бол хэд дахин хамаагүй нөхөөд дээрээс нь цаашаа ашигтай гарах боломж нь бүрдчихэж байгаа гэсэн үг. Тийм бааз. За buy модель одоо sell моделийн хувьд бол ийм байна. За тэгвэл яг энэ нөхцөл байдал дээр яг энэ чартан дээр хэдүүлэнд нь buy модель байгаа гэвэл та юу гэж бодож байна? За тэгвэл тухайн buy моделийг хэдүүлээ харнаа. Түрүү хэлсэн дээ. Ханш маань доошоогоо shift хийгээд унж байгаа бол бид нэр дараа нь pullback өгөх шаардлагатай. Тэгэхээр бидний хувьд buy модель маань энэ love цэгээс эдийн хүрээний арилжаанд орох боломжтой.
За үүнийг 1 цаг руу ч юм уу оруулаад харъя. 1 цаг дээр биднэрт бай моделийн нөхцөл бүрдсэн үү гэхээр бүрдсэн байна. Эхний original consultation, хоёрт consultation, гуравт consultation. За тэгвэл бидний бай моделийн хамгийн дээд ашиг авах цэг бол энэ өрөө гэж үзээд магадгүй 15 минутын дээр. Sync high хаа нэвтэрсэн бэ? Энд high маань нэвтэрсэн байна. За магадгүй энэ pullback орж ирж байгаа энэ зон маань gapтай энэ нэг breakerтэй зон дээр орж ирээд хэдүүлээ энэ хавцанаас байцсан гэж бодъё л. За тэг stop loss магадгүй энэ breaker-ийн доо орч гэдэг юм уу те нэг хэсгээд. За энэ бол бүр 15 минутын чартан дээр харж байгаа учраас ийм худлаа харилж байгаа бол баггүй. Хэдүүлээ бүр наривчлаад баг цаг руугаа ороод харчихлаа. Гараад ирэн. За бүр 5 минут руу оруулаад харчих. Минутын дээр order block байна те. За магадгүй энэ order block-тэй энэ дээр ороод stop loss-оо энэ order block-ын доор ингэсгээд тавьчих болно. 23 pip бол байж болмоор боломжийн stop loss. За тэгэнгүүт энэ тохиолдолд бол бидний эхний consultation high авдаагүй байгаа учраас эхний TP-гээ бид нэ энэ өрөөнд дээр авчиж болно. Яа? Энэ өрөөнд дээр авчиж. За хоёр дахь TP-гээ магадгүй энэ consultation-ы за энэ чинь том цаг дээр зурсан бол тэр одоо айгу заван харагдаад эхэллээ те. За X хийж хараад хоёр дахь харилж байгаа энэ дээр ингэж авч болох нь. Гурав дахь харилж байгаа энэ хавцаа ингээд хаачих болох нь байна. Нэг арилж байгаа л хагслаад хаагаад байж болно те. За энэ дээр бол биднэрт нэх амар олон тийм нөхцөл байдал бүрдүүлээгүй тэр чигтэл ер нь бол өссөн байна шүү дээ. Энэ бол market maker buy model айгүй гоё биелсэн байна л гэж харчих. За тэгвэл энэ өсөлт маань гол нь нөгөө том цагийн PD rate байх шаардлагатай гэсэн те. За тэгвэл daily рүүгээ эргээд ороод харах юм бол нэр дээр юу байна? Энэ том өсөлтийг үүсгэсэн order block гэж байна те. Нэг order block. За энэ order block-оос гадна энүүхэн дээр нь юу байна? Нөгөө BC. Том цагийн өсөлтийн гай. За тэгээ хамгийн гайхалтай нь яасан гэхээр энэ order block руугаа хатгсан. За мөн BC-гээч хөндлөсөн. Яагаад гэхээр body буюу биеэрээ бүтэн эвдэлж чадаагүй. Эдгээрийг бол доошогоо бодогоороо эвдээд ороод ирсэн байгаа ч гэсэн энэ хоёр лаа энэ өмнөх лаанууд маань энэ BC-г ерөөсөө биеэрээ эвдээгүй дараагийн лаа маань order block руу хатгсан ч гэсэн доошогоо биеэрээ эвдэж орж ирээгүй. Тэгэхээр хангалттай сайн бид нэр төхөө өгөөд за ингээ buy program хэсэг хугацаанд явах магадaltaй юм байна шүү гэдэг төхөөгөө авчиж байгаа юм. Ингээл ер нь бол ханшаа уншаад явчихсан. За тэгээд том цагийн чиглэлээ харж байгаа л окей. Том цаг үндсэн хөдөлгөөн авчлаа. Одоо pullback орж ирнэ гэдэг тодорхой хэмжээний sell арилжаа харна. Энэ sell арилжаа маань хаа хүртэл явах юм гэхээр энэ чинь мэдээж л завсраа нэг жоохон хэмжээний нэгтэй love цэгүүд үүсгэсэн байгаа шүү дээ. Тухайн love цэгүүд дээр аль нь гоё тохиромжтой байна. Том цагийн энэ өсөлтийн имбалансын энэ тэ имбаланс дээр ирж өснө гэж үзэж байгаа юм чинь sell програм sell модель гэдэг энэ хүртэл харж болно гэсэн үг байна. Энэ gap хүртлээ. За энэ gap-н дээр ирчлээ гэж үзэх юм бол ардаас нь том цагийн одоо sell модель дуусчлаа. Одоо buy модель нь эхэлж байна гэд эсрэгээр нь энэ лаваас xгээд buy харж болно. За энэ buy биеллээ гэх юм бол ардаас нь pullback орж ирэх шаардлагатай. Тэгэхээр энэ чинээс хэдүүлээ sell модель харж болно гэж. Энэс sell модель. За энэ sell модель маань дараагийн том цагийн баланс дээр болох энэ цэг дээр ирнэ. Чигээ зөв тодорхойлсон байхад ямар нэг асуудал байна. Бид нэр алдах магадaltaй нь түрүүчийн жижиг алдаануудаа гаргаж болно. Эсвэл том цаг маань тэр чигтээ доошоо унана гэж шийдсэн тохиолдолд бид нэр алдаж магадгүй. Гэхдээ том цаг маань унана гэж шийдсэн байгаа тохиолдолд бол тэргүүл бид нартэй энэ завсрын хөдөлгөөнүүд дээр нь ингээд өсөлт ороод ирчих. Тинчээ sell програмтай байгаа юм чинь энэ хүртлээ sell-ээ аваад ашигтай гарчна. Тэгээ энэ цаашаага те энэс өсөлтийн сетап үүсэхгүй унал угаасаа бид нэр арилжаанд орохгүй шүү дээ. Үнэхээр л ингэж гараад ирдгүүн бол бид нэр баа арилжаанд орохгүй. Том цагийн хөдөлгөөн маань үнэхээр ирэхээр болчлоо гэвэл ихэвчлэн энэ маань тэр чигтээ шууд унаад ер нь л эвдчихдэг. Энэ хай маяг эвдэж бид нарт ийм тохиромжгүй хөдөлгөөн барагтаал үүсгдэггүй. Тэр нөх амар толгой эргээд байх юм бол байдаггүй гэсэн. За гих мэтчлэн ер нь хамгийн чухал нь бид нарт том цаг чухал байх нь, дунд цаг чухал байх нь, бага цаг бүгдээрээ чухал.
Битгий YouTube дээр байгаа хүмүүсийн тэр яриаг үзээ те. Ганцхан тэдийг хараараа, ганцхан тэдэн минутыг хараараа, ганцхан тэр минутаар арилжаараа гэдэг. Бид нар бол ёстой үлгэрийн далаа худлаа шүү. 5 минутын дээр зөвхөн 5 минут хардаг арилж байгаа ч гэдэг юм. Тиймэрхүү битгий хууртаараа зөвхөн 1 минут харж арилж гэнэ гэж хизээч байхгүй. Зөвхөн 5-ыг харж арилж гэнэ гэж байхгүй. За миний хэлэх зөвлөгөө гэвэл шууд та 1 минутын дээр бас фокуслаад нэмээ байх. Ягаад гэвэл би ч бас өөрөө таад харж байгаа хөтэй нөө 1 минутын дээр бас буруу худлаа таамаг гаргаад байгаа ч гэсэн хэрвээ зөв үедээ орчих юм бол айгүй наривчсан арилжаанд орох боломжтой. Сүүлийн үед бол би нэг алдаад байгаа учраас 5 минутаа эргэж хараад байгаа. Дөрөв чи харсан те. За том цаг маань хийжлээ, shift хийжлээ, pullback ороод ирлээ. Дунд цаг дээр маань хийлээ, ингээд ороод ирж байгаа. За энэ бол магадгүй 5 минутын хөдөлгөөн ингээд орж ирж хахад хэдүүлээ энэчнээс шууд сел дарна штэ. За гэтэл 1 минутын дээр ч гэсэн бас энэ хөдөлгөөн үүсчихэд байгаа байхгүй. Тэгэхээр би 5 1 минут 2-ын энэ хөдөлгөөнийг барих аягүй дуртай байдаг. Тэгвэл бүр жижиг стоп лосстой. Хэрвээ хэдүүлээ ганцхан 5 харууд энд ороод магадгүй стоп лосс энэ хай дээр тавигдах бол 1 минутын дээр орж хат хэдүүлээ энд ороод стоп лосс бүр юм жижигхэн тавигдах байхгүй. Тийм учраас би ер нь бол 1 минутын тэрийг хараад байдаг. За тэгтээ та хэд бол дөнгөж сурч байгаа хэд маань заавал 1 минут харах гадах шаардлагагүй шүү. За Сүүсээгөө 5 минутын дээр бидний хөдөлгөөнөд бүрдээд явчихдаг аа. Ойлгомжтой яа? Асуух зүйл байна уу? Цагаас жижиг цагаар угаараад. Өмнө нь ойлгоогүй байсан ч юм уу шин сурсан юм байв. Хууч хэдээс. Би энэ дээр алдаадсан юм байна штэ ч гэдэг юм те. Тэрийг ойлгочлоо гэсэн хүмүүс байвал. За, шинэ. Ярам та. Энийрээ сонсогдсон. За. Би өөртөө том цагаа буруу хараад ирсэн юм шүү дээ. Тийм үү? Тий. За, юун дээр алддаг байж? Би ер нь ханшиг дандаа барыг дээшийг чардаг гэсэн байхгүй юу? Яг уу мэдээч Nasdaq гэдэг чинь бол тий байнгын өсөлттэй явдаг хувьцаа. Гэтэ still том цагаараа ирэхчэд ер нь бол биднэрт тодорхой хэмжээний нэг ганц 2 сарын үнэлтийг бол ер нь үзүүлнэ. Заавалчгүй correction орж ирдэг те. Энэ дээр ч гэсэн те энэ бол бүр нэлээд том correction орж ирсэн те. Ер нь өсөлттэй байдаг ч гэсэн энэ ч бол correction заавалчгүй орж ирдэг. Одоо цаашаа ер нь доошоо гэж бодож байна уу, дээшээ гэж бодож байна уу? За одоогоор бол би надад нөхцөл байдал яана гэж тэргүй ханш маань энэ ловыг аваад ороод ирж байгаа юм чинь. Daily-гийн чартны хувьд энэ дунд үүссэн нэг жижигхэн CP байх. Тэргүй лов авсан юм чинь биднэрт pullback орж ирэх юм чинь магадгүй нэгд өдөр, хоёр дахь өдөр ч гэдэг юм уу. Энэ хүртэл харж болно те. Арилжаанд орж амжааг байхад энэ чинь ирчих юм бол энэ хавцаанаас хэдүүлээ sell харж болно. Гэхдээ надад энэ ловыг сүүлийн 5 дахь өдөр маань биеэрээ эвдэж хаагдаг учраас жоохон айц үстэй. Ягаад тэгэхээр биднэрт энд стил лов байсаар liquidity ойрхон. Тэр ханш маань энэ лугаа дээрх гад чүд ингэсгийгээд ингээд ороод ирэх магадaltaй. За нэгд өдөр маань жоохон завсрын хөдөлгөөн муухай хөдөлгөөн явчихсан шүү дээ. Тэгвэл нэгд өдөр арай нэг жижигхэн лаа гараад нэг иймэрхүү лаа гарч ирээд энд биднэрт имбаланс үүсгэж магадaltaй гэсэн. Тэгвэл бид нэр энийг тоолгүйгээр арай том нь энэ дээргээд энэ хавцаанаас ихний оролдоо харж болно. За үнэхээр ханш маань нэгтгэдтэй үнэхээр өсөлттэй байгаад бидний энэ CB юутэй хитэн дэшээ эвлээд гараад ирэл жинхэнэ стожинхэн дандаа бай удал харна л да. Шууд энэ өрөө хүртлээ би бай харна шүү дээ. Тэл gap-ууд дээрээс нь байд нэгэл. Гэтэ яг хөө мэдээчтэй түрүүний хэлсэн шиг market maker модельороо өсөлт гарч ирсэн бол биднэрт pullback өгөхтэй энэ чэнэс sell явна. Pullback-ын дууссан гэж үзэх юм бол бид нэр buy арилжаанд орно гэдэг эсрэгээр нь buy арилжаанууд хараад эхэлнэ. Эдгээрээ. За тэгээ энэ өсөлтөнд дуусчлаа гэж үзэх юм бол эргээгээл жоохон pullback-ын sell харна. Тэгээ үндсэн buy. Мэтчлээ ингээл явна да. Одоо л яавал яхаар байна те. Яг үнэ хэлэхэд ханш маань энэ range-ын дотор гацчаад байгаа гэсэн. Энэ хаяг эвдэж чадахгүй байгаа даа, энэ ловыг эвдэж чадахгүй байгаа. Тэгэхээр надад одоогоор болохоор яг тодорхой
Энэ бол Ботарааны ингэнэ тэгнэ гэсэн таамаг бол алга. Гэхдээ одоогийн нөхцөл байдал дээр энэ хаяыг авахаас илүү уналттай байгаа юм чинь энэ лов нь арай илүү магадлал өндөртэй байна. Ингэж орж ирэх магадлал нь арай өндөр байх гэж бодож байна. Яг тэгэхээр одоо энэ дээр бид нарыг өсгөөд өгөх дэмжих гэпод үлдсэнгүй шүү дээ. Том цаг дээр. Гэж л харж байна да. За тэгээд түрүүчийн 7 хоног буюу одоо энэ 7 хоног дээр алдсан шалтгаан гэвэл Дээлигийн лаан юм 1 секунд. Дээлигийн лаануудын маань хинжээ ийм жижигхэн байгаад байлаа шүү дээ. Яг нөгөө бидний тохиромжтой цэгүүд рүү ирсэнгүү энэ хэмжээний том лаанууд үүсгэсэнгүү нэг лаан л гэхэд ийм жижигхэн, хоёр дахь лаан л гэхэд ийм жижигхэн. Энэ хөдөлгөөнүүд дээр бол их алдлаа. Энэ хоёр дээр л их алдагдлаа. Анш маань гой хөдөлж өгсөнгөө завсрын хөдөлгөөнд байсаар байгаа. Иймэрхүү нөхцөл байдал дээр л алдаа. Weekly доошо shift хийгээгүй. Weekly өсөлттэй байгаа, higher high хийгээ явж байгаа. Daily-гийн хувьд биднэрт liquidity-гээ энэ low liquidation хамаад нөгөө эвдэлгүйгээр өсөлт хөдөлгөөн байгаа шүү дээ. Энд чинь нөгөө хуурамч shift хийгдээд ингээ гараад ирдэг. Би weekly энэ хөдөлгөөнд л явах болов уу гэж таамаглаад байна. Тэгэл анзаарвал та ингээд хараарай. Weekly-гийн чартн дээр Nasdaq higher high хийж хагаад нэг жижигхэн pullback орж ирдэг. Яг амар хүчтэй expansion яваад амар том pullback орж ирдэг. За тэгээ ханшмаа дахиад higher high хийчихэд нэг жижигхэн pullback орж ирдэг. Higher high хийчихэд нэлээд том орж ирэх магадaltaй. Ингээ харах юм бол энэ лоо баг энийг хамтсан санагдаад байна. Яг энэ чинь liquidity хамаал энэ ловыг хамаал энэ order block дээрээс өсөлт үзүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр надад бас те энэ ловч гэдэг юм уу энэ ловыг хамах магадлалууд надад байгаа гэсэн таамаг байна. Трамп гарталттай одоо унахгүй ах уу. Тийм суурь шинжилгээгээ бас харах нь аягүй чухал. Ганцхан техник дээр хийдүүлээ байвал яалтчгүй те. Гэтэ би та нарт техник суурь шинжилгээ аргыг бол үнэхээр зааж болж чадахгүй. Яг тэгэхээр би өөрөө ашигладаггүй. Заана гэж бодлоо бол ярихгүй. Гэхдээ суурь шинжилгээний талаар вебинаруудаа scalping art дээр явагдаж байгаа. Тэгээ нөгөө хиний үлэмжийн сервер рүү таад байдаг бол юу вэ? Хаана байлаа? Хаана гэсэн байлаа? YouTube гэсэн байлаа. Scalping art-ийн вебинар гэдэг энэ сервер дээр нь сүүлд хийсэн суурь шинжилгээний талаар мэдээнүүд байгаа. Хичээлүүд байгаа. Хичээл байгаа. Энийг сайн сонсоод ер нь бол мэдээлэл авчиж байна. Мангар хэрэгтэй мэрж л би сонссон шүү дээ. Харин би бас дуустал сонссон. Тэр нөгөө юу би ерөөсөө тэр тэ нөгөө бодлогын хүү тиймэрхүү тэ хүлээлтээс баг гарвал ингэн хүлээлтээс их гарвал инфляцтыг ингэн гэсэн тийм ойлголт бол ер нь бол байдаггүй байсан. Тэрийг сонсоод бас айгүй гойнууд нэгдлээ. Айгүй. Гэтэ тэр дунд бас асуухаар юм зөндөө байсан ч гэсэн тухайн үед нь бас яг толгой ажиллахгүй гоё асуултууд асууж чадаагүй дараа нь л боломж гарахаар асууж үзсэн. Гэтэ үлэмжтэй танилуд болцсон. Та хэд ч гэсэн ойлгомжгүй юм байвал би ясан сервер дээр оруулж ирээд яриулж болно шүү дээ. Та асуух юмудаа гол нь бэлтжүүл. Эсвэл би оруулж ирээл ярилцсан. Таадхантай чинь ер нь бол найз судалцсан. Зөвл танаас ч болно асуух нэлээд юм байлээ. Асуух юмуд та гоё юу ачаараа за. Энэ general дээрээ гоё бичээд байгаарай. Би тэдний чинь анзаарч. Би тэр өдөр нөгөө нэг комент хийсэн чинь харахгүй тэг комент устгацсан. Тань ярьж байгаа. Анзаараагүй юу? Харин энэ чи оруулж ирээд нэг сайхан зөвөр нэг амар вебинар гэхээсээ илүү чөлөөтэй яриа бичнэ. Багшийн дансууд хэдтэй явж байна? Фаны данс чинь түрүүчийн 7 хоног сая баахан алдаад
48,000 хэдэн зуйл уу 49,100 л 48,000 руу орсон санагдаад байна. 48,900 илүү. 48,900 л байгаа та. Юуных болохоор зүгээр хувийн данс болохоор нөгөө 50-ын чаленжнаас гэж таад яваад гэсэн шүү дээ. Аа. Тэрэн дээр бид ихтэй огт нөгөө амар тултал маржины шаханд болиулаад зүгээр баг-багаар нь өсгөөд өсгсөөр байгаа чинь $400 явж байна уу? Татал матал тийгээд комментэр босгоцсон болохоор арай жоохон баг дээр баг. Тиймэрхүү байна да. Гиснээс залуусаа. XN дээр за би энэ рекордыг одоо боловч дөө.